Үзэгч та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. 7 хоног бүрийн энэ цаг мөчөнд та бүхэнд сонирхолтой зочдтойгоор шинэ мэдээлэл түгээх гэрмэлцдэг Санчир гарагийн зочин нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаад бид өвөг дээдсийн үлдээсэн соёл уул мурийг өнөө цагт судалж яваа шинжлэх ухааны гавьяатай зүтгэлтэн археологч доктор профессор Дима Жавын Эрдэнэбаатрыг нэвтрүүлэгт авирлаа. Америк нэгдсэн улсын археологийн хүрээлэн 2019 оны дэлхийн шилдэг 10 археологийн нээлтийг нэрлсэн. Дэлхийн шилдэг 10 археологийн нээлтэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочин Эрдэнэбаатар ахлагчтай археологийн экспедицийн хамт олонны гол мод 2 хүннүүгийн археологийн судалгаа багтсан юм. Хүрэл зэвсгийн болон хүннүүгийн үеийг онцгойлон судалдаг түүний ярилцлагаас та бүхэн бидний өвөг дээдсийн соёл ахуй амьдралын талаар сонирхолтой мэдээллийг авна гэдэгт итгэлтэй байна. Ингээд нэвтрүүлэгтэйгээ хамтаагаарай. Сайн байна уу та? Сайхан үйлч байна. Сайхан үйлч байна. Та сайхан үйлч байна уу? Сайхан үйлч. Амралтын өдрийн мэнд хүргэе. Сайхан амарч байна. Та нарт ч амралтын өдөр юм. Нэвтрүүлгийн уламжлалт асуултаараа эхэлнэ. Та амралтынхаа өдрийг яаж өнгөрүүлдэг вэ? Амралтаа ер нь хэрхэн өнгөрүүлдэг вэ? За одоо би чинь амрах цаг болдвол юм кино үзэх дуртай шиг яг үнэ хэлэхдээ. Одоо бүх баг залуугийн л одоо тийм адлын явдалтай кинонд дуртай. Одоо ч тэгээр нэг жишээл одоо хүмүүс агаас хэлхэнд явж гэдэг юм уу спорт тоглоом наадам хийхийг би бол кино үзэх нь л агаас тэг санагдал тэгэл одоо тэгэртээ одоо тэг кино сувг тавьж агаад тэгээ кино болгоныг үзээд байхгүй л дээ ер нь тийм адлын явдалтай болсон кинонуудыг л үзэх дуртай. Яагаад бас кино үздэг гэдэг их сонирхолтой те. Ямар төрлийн кино? За тухайлбал гээд баг байхын одоо тийм кинонд одоо дуртай байсан л да. Одоотой адилхан нэг тийм олон сувг байх юм биш. Кино шатартай одоо кино үзэн. Тэгээд одоо сүүлдээ одоо ингээд телевиз радиогийн чи олон сувг гаргаад ингээд асаас нэг соёлыг дагж байгаа юм уу да. Тэгээд л энэ өрнөдийн ч юм уу Азийн тийм жоохон адал явдалтай тийм кино үзэх сонирхолтой л доо. Таны мэрэгжил их сонирхолтой мэрэгжил. нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочин археологч мэрэгжилтэй. Энэ мэрэгжилдээ өөрөө маш ихээр шунан дурлж ийж энэ мэрэгжлийг одоо эзэмшсэн гэж би нэг ярилцлагаас тань уншиж ирсэн. Энэ үеэ эргээд дурсахгүй юу? Нийш одоо яг л одоо бидний үеийн түүхэн сорих хүчтэй ноён уулыг малтчихвэн гэдэг яг манай түүхэн сорих хүчтэй тийм зураг ингээ хүн малтлогыгаас сууж байгаа зурагтай одоо тийм сорих хүч байсан. Одоо тэгэл одоо юусэн миний ой тоонд юусэн салахгүй болсон. Та энэ мэрэгжлийг сонгох гэж бас нэлээд адармаатай үйл явдал болсон байлээ тийм ээ нөгөө өмнөх ярилцлагуудаас сонсож байхад. Харин ер нь яг багадаа бол тэг өөрийнхөө нэг түүхэн сорих хүчтэйг хаагаад ийм хүн болно гэдэг бодоод мөрөөдөд явж исэн боловч яг санслаар болоогүй. Одоо жишээлбэл миний 10-аас ангийн багш Цэндавиш гэдэг багш маань одоо над одоо тэг 3 дугаар 10 жилийн одоо 120 түүх төгсөж та 10 дугаар. Түүхэн ангийн одоо хуваарийг бүгд над зориулж ингэж аваад ингээд одоо хөөцөн Эрдэнэбаатартай өгнө гэж ингээд аваад өгж байгаа хуваарийг нь би аваад уралдаан шалгалт гэдэг зүйлээрээ штэ тий. Дараа нь багшийн нүрийг яаж харах вэ те? Нөгөө найз нөтийнхөө нүрийг яаж харах вэ? Үгэнд л түүхч болох гол байсан хүн чинь тэгээд гэх юм болоогүй штэ гэж. Би бол нэг жил тэгэл одоо нэг их сургууль орч чадаагүй тэгэж болд юм уу? Ангийнхантайгаа, өвгийнхантайгаа уулзахгүй нэг хэсэг бол ингээл дайжаал цухтаал явсан л та. Тэгээд хүний амьдрал чинь хэдий болцох таах вэ? Тэгэл таарч дараа гэж. Цэгээ албаагаал тэгээ сүлд ажлыгаа л явж байгаа л. Тэгэл бас л яг нэг 80-аад оны үеч бас нэг сайжсан нийслэлийн одоо тэг залуучдыг намаас зөөгөө бас нэг дэмждэг үе байсан. Би одоо нэг одоо хэлэхгүй арга байхгүй. Тэгээд намайг тэг маш үлдвэрт би одоо гагнуурч хийжсэн. Над тэг барилгын сургуульд орох, ихтэй сургууль уралдаан шалгалтанд орох одоо хуваар өгсөн. Тэг хуваарийг нь би одоо өмнөд чадахгүй. Яг үл энэ ч одоо математик, физикийн шалгалт өгдөг. Би бол тэг ор хүсэлтэй хүнд нөхчгөө гэдэг
байгууллагынхаа намын дарагт би одоо ингээд буцаагаад өгчихье. Тэгээд л бас нэг миний авгах одоо энэ политехник дээд сургуулийн одоо техникийн эхлэгч байсан. Тэг хүн л одоо намайг сонсч юу ярьж байгаа юм бэ? Ингээд хүн ингээд усаас сургууль ингээд өгдөг чи тийм элбэг юм биш бас. Тийм боломж гарч байгаа дээр чи одоо энийг татгалзсан юу вэ? Би чадахгүй юмд яваад яах юм барилгын инженер болоо. Ямар амаатай ингээд загнаад тэг хотын намаахан дэг очихдаг би одоо муудалсан байгнтай авгахтайгаа. Тэг манай авгах бол яг хөөхөн зайл хийгээд манай дүүгийн хойр андуурагдсан байна. Манай дүү нөгөө барилгын сүг нөгөө түүхэн ангид орох гэсэн юм гэж хэлсэн. Нөгөө дарга нь ийм асуудлаа гэдэг бичиг хийж өгöd их сургуулийн одоо түүхэн ангид шалгалтанд. Энэ бол хувь тавилан. Дэг нь одоо миний одоо бас тэг түүхэн багш Монгол улсын гавьяа багш Миждөрч хүн байсан. Тэг хүн бол одоо бас надад энэ түүхэн их дурлуулсан. Хоёр том түүхэн багш одоо миний амьдралд бол их чухал үг үүсдэг. Нөгөө нэг түүхэн багш нь бол та бүхэн одоо мэдэх бах. Улаан дарцэг киноны тэг очирлам тоглодог одоо мегмөржиг багш бол манай сургуулийн түүхэн багш байсан. Тэг хүн гэ түүхийг ярихаага өөрөө яг дотор нэг л одоо өөрөө тэгээд жүжигчний авьяастай гэж хэлэх үү. Тэгэл одоо ингээд хүн энэ бидний үеийнхний хүүхдийн нүдэн тархтал одоо түүхийг ярьдаг. Тэгэл одоо энэ тэгээд түүхч болно гэдэг тэг хүсэл археологч болно гэдэг хүсэл бол тэгэл огт салаагүй л дээ. Тэгээд хамгийн гоё сонирхолтой нь одоо 84 оны тэг 9 сарын 1-ний анхны хичээл нь манай алдарт археологч Наван багш маань одоо тэг анхны 9 сарын 1-р цагийн хичээл таарсан. Багш нарын археологч их байна. Тэгэл одоо тэг багшийн яга тэг одоо нутаг усны одоо ингээд манай ангийн одоо 20-30 хүүхд тахлаа чайл нутгийн хийний хэм гэж одоо танаа тийм дуршил байгаа. Чи тэгнийгээ мэдхүү гэл ингээд ихээс одоо яаж энэ багш шиг болох те Монгол орны ингээд алгандааг харж байгаа ярьж байгаа юм шиг л одоо тийм л одоо агуу хүн байсан багш тэгэл ерөөсөө тэг хувь тавилангаа багштайгаа чолбсон мэрэгчлэлтэйгээ чолбсон тэгэл одоо ингээд явж байна. Мэдээж энэ хэсэг бол яг нөгөө баг залуудаа энэ мэрэгжлийг эзэмшихээс өмнө бол таны дурлсан одоо хэсэг шүү дээ тий. Харин эзэмснийхаа дараа ер нь яг хэдийд бүр илүүгээр яг энэ археологч гэдэг мэрэгжлийг ингэж ойлгож хүнд нь орж ирсэн байна. Мэдээж энэ тэгээд энд оюутан болвол тэг нэг багш нарын дагаад нэг дадлагын хичээл гэж хийдэг хөдөө. Тэгэл тэг явах тусам л улам л одоо ингээд амтанд нь ороод тэгтээ бүр нэг яг одоо нэг их баярсан одоо үнэхээр энэ мэрэгчлээс одоо ухрахгүйгээр энэ бол бидний 1992 оны миний бие даасан анхны малтлаа. Таны хамгийн анхны ажил ямар ажил байсан бол юу олж байсан бол тэр бас сэтгэл хөдлсөн байдаг бах та. Тийм. Ер нь бол оюутан байх дадлага гэдэг багш нартай дагаад экспедиц явж л байгаа. Тэгтээ нөгөө яг төгсөөд одоо энэ мэрэгчлэрээ ажиллахад бол нэг бие даасан анхны миний экспедиц бол тэг 1992 оны Дорнт Монголын экспедиц. Тэг экспедиц Хинтэй аймгийн Бэндэр сумын нутгаас би одоо Хүрлмойг бас огт тоногдоогүй гой дөрвөлжин биш малтаа тий ирүүлээрээ чулуун шанахтай гой үсний чимгэлтэй тэг Хүрлмойг аль үеийн олдор байсан бэ? Хөрлийн эгэн үеийн одоо дөрвөлжин биш гэдэг юм байна. Тэг үуч одоо жишээлбэл юм хомс шинжлэх ухааны байгууллагууд цалингаш тавьж чаддаг тийм үед байлаа ш. Тэгээд тэг үед би хөрлийн үеийн булснаас Хүрлмойг анх одоо огт тоногдоогүй биш бас малтсан. Тэгээд тэг Хүрлмойгийг олсон нь бол одоо миний багшийн үжилж байгаа чи маацтай юм. Би одоо 30-40 жил яхад ийм бүтэн биш. Нэг ч таараа. Тэг багшийн тэг үг надад их урам өгсөн. Энэ нь бол одоо ч гэсэн би тэг Хүрлмойгонд хайртай. Миний анхны номонд тэг Хүрлмойгонд угаасаа байдаг. Тэгээд тэр л одоо ер нь бас яг жишээл бидний үеийн залуучууд бас
90 онд нөгөө хүнд үед шинэ ухааны байгууллагын ажил цалин баг үед ажилласаа гараад 8 худалдаанд яваад энэ тийм болж ил байсан. Би ч бас нэг жил тэм юмд оролцсон. Тэгтээ цаанаас нь энэ ажлаа хиймээ одоо яаж одоо ядуу хэцүү байсан хиймээр санагдаад тэгээд буцаад ажилдаа орсон тэгээд Хүрэл морин бас их бэлгшээлтэй юм тийм. маш их бэлгш. Би одоо ч тэг хүрэл мориныг хайртай юм бол бас л бэлгшээдэг. Миний анхны би даасан бол одоо морь байсан. Би одоо ч морьтой л яв тэгээд сайхан л та. Түүхийн шинжлэх ухааны их хэрэглэгдэхүүний нэг болох эд үлгийн дурсгалыг тусгаалan судалж, он цагийг нь тогтоон, тухайн үеийн байдлыг олдсон эд үлгийн дурсгалаар нь сэргээн тогтоож, түүхчлэн бичих шаардлагын үүднээс түүхийн шинжлэх ухааны нэгэн салбар ухаан үүсэн бий болж хөгжсөнийг археолог хэмээн нэрлэдэг. Археолог гэдэг нь монголоор эртний судлал гэсэн утгатай үг аж. Археолог гэсэн нэр томьёо анх эртний Грект манай эртний өмнөх 4-р зууны үед үүссэн байна. Тодорхойлбол Платон өөрийн Гиппи хэмээх зохиолдоо энэхүү нэр томьёог анх эртний дурсгалыг судлах ухаан гэсэн утгаар хэрэгэлсэн байдаг. Тэрээр энэ нэр томьёоны дор эрт үед холбогдох бүхий л зүйлийг хамааруулан авч үзэж байсан бол Европын сэргэн мандалтын үед археолог нь Грек, Ромын урлагийн илэрхийлэл болж үнэн хэрэгтээ музейн хуучин ховор зүйлийн нэг хэсгийг нэрлсэн нэр болж байсан юм а. Орчин үед ч түүхийн практикт археологийн зорилго судлах зүйлийн тухай ялангуяа он цагийн асуудлын талаар нэгмөр тогтсон зүйлгүй байна. Археологийн жинхэнэ шинжлэх ухаан болон хөгжөхөд манай эртний 79 оны үед Везувийн галтуулын дэлбэрэлтэнд тэр чигээрээ дарагдсан Помпей, Геркуланум хотуудыг 18 дугаар зууны ихээр малтан шинжилсэн ажил онцгой ач холбогдолтой байсан юм а. Помпейн малтлахын үеэр анх удаа 1600 гаруй жилийн өмнө сүнсэн энэ хотын ард олны аж байдал, амьдралын дүр зургийг тэр чигээр нь нүхэн сэргээж чадсан юм. Малтлах хийсэн судлаачид юуны төрөнд аж ахуйн холбогдолтой зүйлийг судлахын ач холбогдлыг анх удаага мэдэрсэн гэдгээ. Анхны бичиг үсэг үүссэн цагаас эхлэн он цагийн хувьд наашлах тусам түүхийн бичмэл сурвалжууд олширч удаг агуулга нь баяжин тодорхой үйл явдлын тухай өгүүлсэн байдаг боловч тэдгээр үйл явдлыг харилцан адилгүй байр сууриас тайлбарлаж тэмдэглэн бичсэн, өөрөөр хэлбэл тухайн түүхчийн өөрийн байр суурины үүднээс бичсэн байдгаас үүдэн түүхийг нэгдмэл нэг нь хүрээнд нь авч үзэхийн тулд археологийн шинжлэх ухааны судалгааны үр дүнтэй харьцуулах шаардлага зайлшгүй тохиолддог. Ийм шаардлагын үүднээс нэгэнт түүх нь эртний сурвалжуудад тэмдэглэгдсэн хожим үеийн дурсгалыг улируулан судалдаг байна. Энэ нь археологчдыг бичгийн сурвалжид дурддагдсан зүйлтэй археологийн олдуруудаа харьцуулан жишиж судлах бололцоог олгодог билээ. Хамгийн наад зах нь л гэхэд 15-аас 17 дугаар зууныг хүртэлх үеийн түүхийг судалдаг байна. Энэ бүхнээс үзэхэд археолог бол түүхийн туслах ухаан биш, харин өөрийн хэрэглэгдэхүүнээрээ түүхийн томоохон асуудлыг дэвшүүлэн тавьж шийддэг олон талтай шинжлэх ухаан юм а. Судалгааны нэг хэсэг бол яхаарахгүй хүрэл зэвсгийн үе гэж орж ирдэг. Тэгэхээр яг энэ хүрэл зэвсгийн үе гэдгийг хоёлаас үзэгчтэй тайлбарлаж өгье тий. Хэдийгээс хэдий үеийг одоо манад олдсож байгаа дийлэх олдурууд нь тий хэдийгээс хэдий үеийг бас хамаардаг. Одоо манай Монгол Улсын нутаг дэвсгээс олдож байгаа хүрэл зэвсгийн эгэн үеийн цаг үе нь одоогоос 4000-аас 2500 жилийн өмнөх цаг хугацаанд хамааруулж байна. Хүрэл зэвсгийн үеийг ер нь яаж одоо нөгөө 2-оос 4 мянган жилийн өмнөхөө гэдгийг ингэж нотолдсон бол яг угаасаа энэ хүн төрлөختөн хүрлэгдэг төмөрлөгийг боловсруулж ихсэн түүхэн цаг үе нь 4000 жилээс эхэлж байгаа. Яг газар сайг одоо Евразид одоо манад одоо яг тодорхой ингээд бүх он цагийн тодорхойлоод үзсэн одоо металл гэдэг юмыг боловсруулад эхэлсэн ингээд булшны судалгаа үзэхэд манай 4500 жилээс эхэлж байгаа. Тэгэд л одоо 3700-аас 2500 жилийн хооронд одоо манай Монголын гол хүрэл зэвсгийн үеийн гол дурсгалууд байна шүү дээ. Тэгээ бугунчлуу шээ, эксүргийн соёл байна. Дөрвөлжин бушин, твшийн соёл, мөн хайхны соёл гэл ингээд одоо бид нэг ингээд. Тэгээ яг энэ үед бол одоо одоогийн бидний бэлчээрэн малаачхан яг сонгодог хэлбэр нь одоо бүр ингээд тогтоод бий болсон.
Жишээлбэл одоо байгаль цагуурын нэг эрс өөрчлөлт нь одоо энэ манай геологч байгаль судлаачид хэлдэг манад энэ 8000 жилийн өмнө одоо яг одоогийн энэ дөрвөн улирлын одоо юу тогтц бий болжээ. Одоо их бага мөчлөг гэдэг юм бол яг бидний тэг одоо хурал зэсгийн үед амьдарсан өвгдөөс бол бэлчээрэн мал аж ахуй бол бидний одоо ахуй амьдралын гол үндэс болох юм байна гэдгийг одоо өөрсдөө байгалааг таниад мэдсэн. Газар тариалан биш. Хэвээ газар тариалан байх байсан бол биднээс мөнгө авах газар тариалан хөгжүүлэх л байсан. Монголчуудын хурал зэвсгийн үеийн судалгааг ингээ хараад үзлээр бас бэлчээрийн мал аж ахуйг эрхэлдэг байсан гэдэг шүү дээ. Энийг нь яад юм бэ? Хэрэглэгдэж байгаа эд зүйлсүүдийн судалгаанаасаа үндэслэж байна уу? Арай өөр бас арга барил байна уу? Яг нэг эртний булш оршуулга маань бол тухайн хүний одоо өөрт нь байсан юу байна? Эдийн болон оюуны шилийн хамттан л одоо тэг дагалуу тавьдаг байхгүй. Тэг утгаараа тэг булшинд дагалуу тавьсан мал амтны тоо бол тухайн одоо бүлэг хүмүүсийн аж ахуй үндэс болохыг баталгаатай харуулдаг байхгүй. Тийм учраас хурал зэсгийн эрх үед бол аль хэдийн одоо тэг бэлчээрэн мал аж ахуй гэдэг юм. Мал аж ахуй гэдэг юм бол бие дасан аж ахуй болсон байна гэдэг нь тодорхой мэдгэж байгаа. Тэгэхээр яг энэ үед бол одоогийн манай Монгол нутагтайг байсан хэд хэдэн ийм одоо соёлын нэг нэгээс ялгаатай овг аймагуд байсан байна, улс байсан байна. Тэгээд тэгний маш тодорхой жишээ нь бол одоо тэг Бугунчлуушо, Хэгсүргийн соёл, Дөрвөлжмөш, миний түрүүний ярьдаг хөрлөмөг олдог Дөрвөлжмөшийн соёл. Ийм хоёр том бүлэг хүмүүс одоо энэ нэг нь хинтигээс зүүн тишг нутгийн, нөгөөх нь хангаагаас одоо баруун тишг нут ингээ хоёлаа. Сүүлдээ хоёр талаас одоо хангаан бүс нутагт ингээ уулзаад нийлж хайлтаа сүйд нь өнөөгийн улс бий болгосон юм. Тэгээ энэ нэг өөр нэртэй байгаа нь бол харьцангуй яг биенээс жоохон соёлын хувьд зан үйлийн хувьд ялгаатай болгосон ш. Хурал зэвсэг ашигладаг тэг ерөнхий аж ахуй зан үйл нь ажиллах. Яг тэг хурал зэвсгийн иргэн үед тэг бэлчээрэн мал аж ахуй эрхэлж явахдаа хөдөлмөрийн баг зэвсэг л тэгэл гоёл чимгэл бүх юма байгаль дээр байгаа нэг металл төмөрлөг идлүүд зис туглага одоо зүйлийг нийлүүлж хийсэн тэг нэгдмэл хайш хурал гэж хэлээд байгаа шүү. Тэгээд бүтээгдэхүүн бусад хүндрэлтийн нэг адил хийж чаддаг. Бүх хийхдээ бүх онцгой сонин гоё чимгэл хийдэг одоо тэг амтны загварт урлагийн их үнцийг тавьсан улсууд бол энэ хурал зэвсгийн иргэн үеийн хүмүүс. Аж ахуй болцсон байна гэдэг утга нь юу гэхээр нэг адуу малаа гэршүүлсэн хөр мал хонь юмаа ингээд гэрэн тижээмэл амтан болцсон байна гэдэг тодорхой болж байгаа. Болгоцсон байсан гэдэг. Тэгээд одоо яг бидний ингээд жишээлбэл нүүдэлч хийдэг байгаа байхгүй. Бидний нүүдэлч биш. Харин тодорхой бүс нутагтээ өөрсдийнхөө тэг нэг малын тоонлогоо хэмжээг нэг бэлчээрний нөөцөө ашиглаад байршлаа сольдог байхгүй. Өвөл, хавг, намаг, цун гэдэг. Энэ бүр хурал зэвсгийн үеэс юм. Хөдөлгөөнтэй байдаг болохоос биш. Ингээд нутгаа хаяад нүгөө явчихдаг тийм улсууд биш. Одоо нүүдэлч гэдэг чинь тэг арабчууд цыганууд байхгүй нутаггүй. Ингээл хаана өнөөдрийн тоноо маргааштай тоноо юм тийм. Тэгэхээр биднүүдийг нүүдэлчтэй хэлдэг би томьёотой нэр томьёотой би санал нийлдэг. Хурал зэвсгийн үе гээд ярихаар түүхчид ингээд ярихаар ихэнх одоо хүмүүст юу буудаг вэ гэхээр яг л юм зэвсэг зэр зэвсгийн одоо л үе байсан юм байна. Хүрлээр зэр зэвсгэл хийдэг байсан үе юм байна гэдэг тийм бодол шууд ингэж буудаг. Тэгэхээр энэ маань бол үгүй маа гэдэг бол та сая яриандаа дурдлаа шүү дээ. Нөгөө ахуй хэрэглээний зүйлсийг бас хүрлээр хийдэг байсан байна. Оёл чимэглэлээ хүртэл хийдэг байсан байна гэж. Арга байхгүй одоо яг л нөгөө оюун ухаанд хүн гэж юм бий болоод тэг хүн чинь одоо байгальтайгаа хамгийн түрүүнд харьцаа хамгийн эхлээд одоо яс ашиглаж ийсэн байна, чулуу ашиглаж ийсэн байна. Тэгээд тэг чулуу чинь хатуу зөөлөн шин чанарыг сайн мэддэг болсон байна. Тэгээд чулуу ашиглаж явах явцдаа байгальтайгаа байгаа тэг төмөрлөгийн одоо металлуудын хөдрөг анх таньсан. Тэгний галтай одоо харьцаад ингээд галт хийгээд хайлдаг, уурсдгийг мэддэг болсон. Тэгээд энэ мэтээс болоод тэг нөгөө хурлийн чинь туглаг, зис, цайр гэдэг өөр төрлийн зөөлөн металлуудыг ингээд нийлүүлэхээр хатуу болдог нэг шин чанарыг мэдсэн. Тэгэхээр энэ бол цэв яг өөрх нь хүндрэлтний үеийн танин мэдхэн хөгжлийн үе явцсан байхгүй юу? Жишээл хүн чулуун зэсгийг маш удаан жил ашигласан. Одоо сая жил 800 700 мянган жил ашигласан. А хурал зэвсгийг болох нэг 2000 хүрэхгүй
жил ашигласан. Тэгш одоо төмөр зэвсгийн эргэн үе гэдэг дэлхийг нэг 500 жил ч өгөхгүй байж байгаа л одоо тэг атомны эргэн үе гэж ярьж байна шүү дээ. Бид нэг одоо энэ өндөрлөгчний тийш нэг таны мэдхэн хурд нь бол үйлдвэрлэл хөгжих тусам таны мэдхэн хурд нэмэгдээд байгаа учраас он цаг нь ингээд хуучин үеигөө урт шинэ үеигөө богинохон болчиход байгаа байхгүй. Монголчууд нүүдэлчин гэд одоо ер нь бол баг нэг нэрлэлчихсэн. Тэгэхээр энийг ямар нэршлэр солих хэрэгтэй вэ? Бэлчээрээ мал аж ахуй. Бэлчээрээ мал аж ахуй. Бэлчээрээ мал аж ахуй гэдэг одоо маш тодорхой нэг томьёо байна шүү дээ. Нүүдлийн мал аж ахуй биш байхгүй. Нүүдэлчин гэдэг бол ерөөсөө бүр нутаггүй. Нүүдэлчин бол ингээд хөлгөөнгүү одоо бүр ингээд зогсолтгүй хөлгөөн. Бэлчээрээ мал аж ахуй нөгөө тухайн нутагтаа байгаа бэлчээрийнхаа ашигтай нөхцөлийн малдаа тохируулж явж байгаа л хэлбэр байхгүй. Манай нутаг дэвсгэрээс олдож байгаа хүрэл зэвсгийн үед хамаарах олдурууд бусад улс орнуудаас газар нутгаас олдож байгаа олдуруудаас өөр байдаггүй. Ялгаатай. Жишээлбэл одоо нэг хэсэг манайх нэг бас ингэдэг байсан. Одоо хүрлийн бүдүүлэг овг аймагуд ийш тийшээ дайн байлдаа хийгээл Хятадаас ч юм уу одоо Уралаас ч юм уу дээр мэгээл авцраал ингээл өөртөө ашиглаад бид хүний биеийн булааж авчглаад байсан. Тэг биш болж таарсан. Тэг бидний судалгаагаа одоо бидний өвдөөс бол эндээ хийсэн. Жишээлбэл өнөөдөр оюу толгой гэдэг одоо тэг зэсийн өдрөн асар том баялагын түшгэлсэн хүрэл хайлууд 100-ны улам мөрн олцсон. Манай судлаачдын нэг одоо ингээд Эрдэнэтийн орчмоос одоо олцсон. Жишээ нь миний 1980-ад оны сүүлээс 90-ад оны дунд үе хөрсөн хүрлийн үеийн судалгаанд тэг Эрдэнэтийн эгийн голын ус олцсон хүрэл дуулга нь Эрдэнэтийн зэсээ хийгдсэн бас тогтоогдсон. Тэгэхээр яг л нөгөө байгальдаг байгаа тэг төмөрдгийнхаа орд нөөцийг дагаж бас амьдарч байсан нь маш тодорхой мэдэж байгаа байхгүй. Энэ бол өөрсдөө тань мэдгүй одоо мөн чанар. Манай эртний өмнөх 2000 жилийн тэртегээс Евразийн хээр тал нутагт хүрлээр хийсэн идэлэл өргөн тархаж эхэлжээ. Ойролцоогоор манай эртний өмнөх 2000 жилийн тэртээ зэсийг цагаан туглаг, хар туглагтай хольж хайлуулан хүрэл гэдэг шинэ холимог төмөрлөхийг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хүрэл зэвсгийн үе эхэлсэн. Хүрэл зэвсэгт шилжсэн үе нь эдийн соёлд гарсан хувьсгал байгаад зогсоогүй, аж ахуй, нийгмийн харилцаанд ч үндсэн өөрчлөлт гаргасан юм а. Шин металл болох хүрлэн зэсээс хэд дахин даваа талтай байлаа. Юуны түрүүнд зэсийг бодвол хүрэл нь бага химийн халуунд хайлдаг. Зэс 1084 хэмд хайлдаг байсан бол хүрэл 700-аас 900 хэмд хайлдаг. Зэсээр хийсэн багаж зэвсэг хурдан мохож мүлийж илэгддэг бол хүрэл зэвсгүүд харьцангуй удаан илэгддэг байна. Хүрэл зэвсгийн үйлдвэрлэл явуулж байсны дурсгал болох хөдөр авдаг уурхай, хүрэл хайлуулдаг байсан зуух, хүрэл идэлэл цутгадаг хэв манай орны нутгаас нэлээд тоогоор олддог нь Монгол орн нь Төв Аз дахь хүрлийн үеийн төвүүдийн нэг байсныг нотлох баримт болж байгаа юм а. Тухайн үед ихэвчлэн хөхөртсөн хүдрийг гарган авч боловсруулдаг байжээ. Монголын нүүдлийн соёл иргэншил бүрэлдэн тогтох үе нь археологийн үйлчлэлээр хүрэл зэвсгийн үедээ давхцсан. Энэ үед хамаарах дурсгалууд тооны хувьд арвин төдийгүй, хэмжээ оврын хувьд ялгархүйц аврах том байх нь бий. Хүрлийн үеийн хэрэгсүүр магадгүй Монгол нутагт байгаа хамгийн олон тоотой археологийн дурсгал болох юм. Мөн Монголын археологийн бэлэг тэмдэг болсон буган чулуун хөшөө хүрлийн үед хамаардаг. Сүүлийн жилүүдэд хүрлийн үеийн судалгаа ихэд ахиж дэвшин шин соёлууд ба дурсгалууд нэн олноор нэгдэж байна. Хүрлийн үеийн булш оршуулгын археологийн судалгаа Баян-Үлгий, Архангай, Ховд, Дундгов, Сүхбаатар, Хинтээ аймгийн нутагт эрчимтэй хийгдэж тэдний орчин суугчдын удамшил зүй, соёлын гарвал үүсэл, харилцан нөлөөлөл, хүрлийн үеийн аж ахуй ба нийгмийн байгууллагын олон асуудал, байгаль, хүмүүнлэгийн ухааны загт шийдэгдэж байна. Буган чулууны судалгааны өнөөгийн төвшөнд Монгол улсын нутагт 1200 гаруйг бүртгэн баримтжуулжээ. Эдгээрийн дийлэнх олонх нь Архангай, Хөвсгөл, Завхан, Баян-Хонгор, Баян-Үлгий, Ховд аймгийн нутагт Хангай ба Алтай нуруугаар даган тархсан байна. Монгол нутагт үйлдэгдсэн хамгийн анхны хүн чулуудыг Ховд аймгийн Булган сумын нутаг, Ягшин хөдөө, Авийн хөх уулнаа нээсэн нь Евразийн хүн чулууны судлалд томоохон нөлөө үзүүлэхийц явдал болжээ. Эдгээр хүн чулууд нь төрөө хүрлийн хэмцхийн соёлд хамаарна. Монголын хадны зургийн дийлэнх олонх нь хүрлийн үед хамаардаг. Энэ чиглэлийн судалгаа сүүлийн жилүүдэд
үлэмж өргөжж одоогийн байдлаар манай улсын нутагт 400 гаруй дурсгалт газрыг илрүүлж бүртгээд байна. Хүрлийн үеийн хадны зургийн томоохон дурсгалууд болон цагаан сала, баг ойгоор, шивэд харихны дурсгалт газрууд ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтанд багтсан нь дээрх дурсгалуудын хүн төрөлхтний нийтлэг үнэлэмжинд өвийн хэмжээнд өндөр ач холбогдолтой болохыг харуулж байна. Буган чулуу хөшөө болон хадны зургийн дурсгалд тулгуурлан амьтны загварт урлагийн үүсэл гарлын асуудлыг шийдэхэд Монгол нутгаас гаралтай гэсэн онол улам бүр иш баримт сайтай болсоор байна. Түүнчлэн хүрлийн өмнөх зис чулууны үеийн Афанасьевийн соёлын буулш оршуулгуудыг Монгол алтай бүс нутагт малтан судалж он цагийг нь баттай тогтоосноор нэг талаар хүрлийн үеийн он цаг одоогоос 4600 жилийн тэртээ болж үлэмж урагшилсан бол нөгөө талаас зис чулууны үеийн он цаг одоогоос 5000 гаруй жилийн өмнө болж эрс өөрчлөгдсөн байна. Хамбанкар урьдчилан 10%-ийг төлөн сарын 1.3% хүүтэй хөнгөлөлтөө хийсэнгээр 8 жилийн хугацаатай худалдан авах боломжийг олгож байна. Энэ хүлэрэл сар шинийн худалдаа Enjoy брендийн агаар цэвэршүүлэгч 699,990 төгрөгөөс 549,990 төгрөг боллоо. Хяпа шүүлтүр бэлгэн давна уу? Хямдны баталгаа Номин Electronics. Та сонголтонд бэлэн үү? Аав ээжийн ажил, ахмадуудын тэтгэвэр, ах эгчийн бизнес, үр хүүхдийн боловсрол таны сонголтоос шалтгаална. Сонголтоо зөв хийвэл авилгачдыг шийтгэж ард олноороо бүр зайн, саарлж саалтаас гарч саахал тайлаараа бүр зайн. Сонголтоо зөв хий. Улаанбаатар их дэлгүүр. Энэ жилийн боосны өнгө сайхан байна шүү. Граном гол шүү дээ. Хүүхдийн живх. Фредо. Зүүн-зүүнаар баталгаажсан чанар. Танил чихэр танс амттан. Алдан ёсны борлуулагч Бат Трэци. Энэ хүлэрэл сар шинийн худалдаа Monel брендийн 150 литрийн багт амжтай хөлөөгч 499,990 төгрөг. Буусны жигнүүр бэлгэн давна уу? Хямдны баталгаа Номин Electronics. Одоо энэ яг нөгөө нэг үе үеийн хүн нөөч гэдэг юм уу, хүрэл зэвсгийн үе ч юм уу, үе үеийн судалгаанаас ингээ хараад нөгөө соёлын бас судалгаануудыг хийдэг штеп. Ингээд хамгийн соёлт бүсийг бол нөгөө алтай бүс нутгийн соёл гэж бас тодорхойлоод идэв юм лээ. Яагаад ингэж тодорхойлдог юм бэ? Үнэн. Одоо бас нэг бидний монголчууд болоод бидний монголчуудын өвгдөөс их азтай асуудалтай. Байгаль цагуурын одоо нэг газар орчны маш их таатай нөхцөл одоо ингээд заяагцсан. Одоо сонгосон гэж бид сонгоогүй шүү дээ. Ингээд заяатсан. Тэгэхээр алтай мөрөсөн өөрөө байгалийн их том хэлээз байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт өөрөө байгалийн бас их боломжтой тансаг газар гэсэн үг байхгүй одоо бэлчээг одоо уул ус одоо бүх зүйл. Энэ хөрлийн үеийн дурсгалаа одоо гайхаж байгаа. Энэ одоо ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгэсэн тэгээ хаадны зураг тэгээ бугун хөшөө одоо хамгийн л одоо томоохон соёлын өвдөс алтай бүс нутагтай шүү дээ. Алтай нэг талаараа байгалийн хэлээз байгаа. Нөгөө талаараа одоо манай бидний өвд дээдсийн нутаг орны хэлээз байгааг болж ирсэн ийм агуу том нутаг бүс нутаг байхгүй юу? Жишээлбэл 80-ад оны хүртэл энэ одоо ч гэсэн бас энэ шинжлэх ухааны эртний түүхийн судалдаг шинжлэх ухааны онол дотор нэг ийм юм байна. Индийн арганы соёлын нүүдэл юм уу? Скипийн соёлын нүүдэл өнөөгийн Монгол нутаг дахь энэ хүрлийн хүнүүгийн соёлыг бий болгосон гэдэг ингээд гадны судлаач бичээд идэг байхгүй юу? Тэгээ бид нэг энэ үний юм уу худлаа юм уу гэдээ бас энэ судалгааг бас хийж үзсэн. Гэтэл нөгөө тэг гадны судлаачдын хэлээд байгаа Индийн арганы соёл тэг скипийн соёл манад нүүж ирсэн гэдэг худлаа болж таарсан байхгүй. Энийг худлаа болохыг бид нэг одоо энэ сүүлийн 10 жил хийсэн энэ алтай бүс нутагт хийсэн одоо археологийн судалгааг няцаад чадсан. Ялгаатай байсан. Ялгаатай. Тэгээ нөгөө тэг үнэхээр баруун талаас
нүүж ирсэн гэдэг нүүдэлчин дурсгал манай Алтаад байхгүй. Алтаад өөрсдөө эзэн бидний өвдөөц байсан учраас өөрсдийнх нь дурсгалыг үлдээсэн. Өөрсдийнх нь дурсгал энд хангалттай байгаа байхгүй. Тийм учраас хөндлөнгийн одоо харь нутгийн ямар нэг тийм соёлын үеийг хүлээж аваад тэрнийг баяжуулсан шин шинэдэг байхгүй. Тийм учраас одоо Алтаадаг буган чулуун өшөө, хадны зураг, одоо чулуун зэвсгийн дурсгал бүхий л үеийн одоо археологийн соёл хангалттай байна. Буган өшөө, хэрэгсүр, мөнх хайрхны соёлгоо булшична. Энэ Алтан бүснүүд. Алтаа бол эзэнгүй байгаагүй, эзэнтэй байсан. Тийм учраас цаанаас нүүж ирж байгаа улс тэг улстай нэгдүгээр юу жил ингээл эзгүй нутагт нүүж ирж байгаа шүү. Тийм боломж байхгүй. Алтан цаана бол үнэхээр тэг индиарганы ч гэдэг юм уу, скипинг гэж хэлээд байгаа одоо нүүдэлчтэй булш бол байна. Манай дөнгөж Алтан одоо баруун талд байна. Тэгээ нааш Алтан зүүн талд бол байхгүй. Тэгэхээр бид нэг энэ байгаль их өөрөө биднэрт зориулсан юм асар том уулын хил хязгаар бий болгож өгсөн. Тэг Алтан бүснүүдэд нь өөрсдөө эзэн сууж исэн учраас тэг гадны нүүдэлчид бид нарт ирж нөлөөсөн гэдэг нь бол худлаа болж таарч. Соёл нь нөлөөсөн гэдэг. Соёл нь нөлөө бидний соёл уугуул угаасаа л энд байсан. Өөрсдөө бий болгосон соёл байсан учраас бусдын соёлыг одоо хүлээж авсан юм уу? Бусдын соёлыг хөгжүүлсэн тийм бол байхгүй. Ялгаанууд нь одоо юун дээрээс илүү бас тод харагдах бол цаг үеийн цаг үеийн ялгаа гарна ш нь. Одоо жишээл Алтан бүсний чулуун зэвсгийн дурсгал байна уу? Байна. Хурж зэвсгийн дурсгал нь байна уу? Өнөөгөн дурсгал байна уу? Байна. Дотроо би нэг хурж зэвсгийн үеийн бас нэг нөгөөгөөс соёл зан үйлийн жоохон ялгаатай бүлэг хүмүүс байна. Нөгөө нэг гадны скицийн соёл. Гадных биш. Манайх өөрс дотроо. Дотроо. Жишээл одоо мөнх хайрхны соёл, буган чулуун хэрэгсүрийн соёл, мөнгөн тайган соёл гэж бид ингээд нэрлэлсэн байна. Тэг нь одоо яг зөвлөлүүлээд хэлэх юм бол өнөөдөр Алтайд Уранха, Дөрүүд, Баяд гэх хүмүүс амьдарч л байгаа. Яг тэгнтэй адилхан. Тийм л угсаатны бүлгийн соёлын ялгаа байгаа болохоос биш өөр үндэстэн угсаатны одоо соёлын нөлөө бол байхгүй. Одоо энэ Алтайн тэгвэл соёлуудын тэр зүйлүүд он цагийн хувьд бас хэдэн хоног ялгсан. Одоо жишээл бид нэг тэг булшны хэлбэрдэгч дугуй дөрүүлжин байна, хөшөөтэй байна, хөшөөгүй байна гэдэг нь бол нөгөө бидний тэг соёлын ялгааг нь хэлээд байгаа байхгүй юу? Жишээл одоо өнөөдөр бид нэг Алтан бүснүүдэд амьдарч байгаа улсуудаа юу гэж хэлж байна? Загчин Уранка дөрүүдгээд ялгаад хэлээд нь шүү дээ. Яг тэгнтэй адилхан тэг хурал зэвсгийн ягнууд биднэрт тэг хэрэгсүргийн соёлыг үлдээгчид, мөнх хайрхны соёлыг үлдээгчид, мөнгөн тайган соёлыг үлдээгч яг тэг нөгөө газар орных нэрийг нэрлсэн одоо тэг соёлын бүлэг ялгаануудыг хэлээд байгаа. Тэгээ бид нэг бол соёл гэдэг ойлголтыг одоохон манайхандаа бол юу гэдэг одоо нэг соёл болсон гэж соёлын тухай байна шүү дээ. Ер нь хүн өөрөө аж төрж явахдаа ямар аж ахуйтай байсан, оюуны болон ямар эдийн соёл бүтээсэн гэдгийг нь бид нэг энэ археологийн соёл гэдгийг ярьдаг. Энэ нь нөгөө нэг хурал зэвсгийн үеэсээ ингээд уламжлагдаад ирсэн соёл нь байсараа байсан гэсэн. Үе дамжаад ирсэн. Тэгээ тэр нь ерөөсө огт мартагдаагүй. Өнөөгийн монголчууд хүртэл одоо ингээд уламжлагдсан юм байхгүй. Жишээлбэл одоо нөгөө буш чинь ингээд дөрвүүжин дугуй хэлбэртэй байгаад байгаа биз? Тийм. Анзаарсан тийм одоо тэг манай музейд. Тэр чинь жишээлбэл дугуй нь ихтэй хүн зориулсан, дөрвүүжин нэмэгтэй хүн зориулсан гэдэг хүүсийн ялгааг зааж байгаа байхгүй. Тэг өнөөдөр бидний монголчуудад хэрэглээд байгаа нэг хаан сүх, хатан сүх чи яг энэ одоо хүүсийн ялгаа. Манай монголчууд чинь нэг бэлэг тэмдгийн одоо ийм уламжлалтай арт юм шүү дээ. Гаднаас нь ингээд альва зүйлийг бэлэгдэж, дүрсээг бэлэгж үзүүлдэг бас юм баялаг уламжлал байна. Алтаа хэсэгт байдаг тэр нөгөө хүн чулуунуудаас тэгвэл ямар соёлуудыг шууд хүн чулуун шиг бүх хожим үеийн одоо дурсгал. Одоо 1300-аас 1600 жилийн өмнө Чингис хааны өмнөх үеийн Түргийн хаан улсын үеийн соёл байхгүй. Тэгэхээр хүрлээс бүх хожим гэсэн. Тэгэхээр хүрлэлтэд хамаардаг. Тэгтээ тэг Алтаад үүссэн хүн чулуун штэйг байна. Одоо хамгийн анх 4500 жилийн тэртээ хүнд зориулж хөшөө усгасан нөхдүүдийг Алтаад байна. Тийм учраас одоо Евразийн ер нь одоо Сүхбаатар лэнч гэдэг юм чойс зориулсан хөшөө гэх энэ одоо орчин цаг босгоод байна шүү дээ. Тэрний чинь соёлын хүнцийг бол энэ манай Алтаад байсантэйг нүүдэлчд одоо өвгчүүл их тавьсан байхгүй. Аливаа хүний нас барахад түүнд зориулж одоо хөшөө усгадаг.
тэг хөшөө одоо энэ буун чулуун шиг тод жишээ. Тэгээ хожим нь одоо төргүүн хүн чулуу, уйгурын хүн чулуу, одоо монголын хүн чулуу гэдэг чинь яг л одоо тэг тухайн үед амьдарсан агуулсуу одоо сүрүүчийг үзүүлсэн суу зальтай болон баатаруудын хаал дурсгал зориулсан хөшөө хийж ийн гэсэн утга. Энэ хөрөл зэвсгийн үеийн одоо нөгөө хүмүүс ба штэ. Хүмүүс нь тэр нөгөө бие организмын хувьд одоо том жижиг гэдэг юм тийм ялгаанууд байдаг. Одоо тэр юуны булшны доотлыг харангуут доор нь ингээд нөгөө хүний харгас байгаа штэ. Тэгвэл тэр нь асар том байгаа юм шиг харагдаад. Яг хүмүүс яг тэгж ойлгоод байна. Ер нь бүхэл үеийн одоо хүм малын одоогийн дунд хэмжээ бол хичээл. Наач бас нэг хөдөөний малчин ардын дундас байна. Одоо бид нэг ингээл хүний яс цэвэрлэл ингээд сууж яхад харж ингэж яваа гайх суудаад цааш нөгөөдөр чинь нэг амар том хүн гаргацсан байж. Нэг адууны толгой байсан. Нөгөөдөр чинь нэг ийм том адууны толгой гэсэн ингээд нэг манай монголчууд бүх цаана цуснд нь байгаа юм хэтрүүл давсалдаг юм байна. Жишээлбэл одоо энэ хүзүүний зүйлт байхгүй ясаар байсан. Тэгэхээр ясыг ингэж одоо хэлбэрт магадгүй одоо бод малын одоо чөмгөний сүүжний хатуу ясыг ашиглаад юм одоо зүйлт хий. Одоо энэ жишээ чулуу ингэж ашиглаж байна шүү дээ. Одоо энэ чинь байгалийн төвчл. Тийм байгалийн чулуу. Одоо нөгөө одоо энэ яг нөгөө хөрл хайлууд чулуун одоо нөгөө нэг гол хэрэгсэл багч наах юм байна шүү дээ. Хайлсан металл цутгуурын шанаг багхгүй юу. Тэгэхээр за туулга гэдэг ийм металл болчлоо. Цэс гэдэг металл болчлоо. Аль алийг ингээд хайлуулад ингээд гоё чимгэлийн зүйл хийгээд үзлээ, зэвсэг хийгээд үзэхэд туулга зэсч аль аль нь зөөлхөн. Ингээд одоо гэтэл нөгөө туулга зэс хоёроо хооронд нийлүүлээ хайлуулсан чинь хатуу дүнг болчихсон байхгүй юу. Тэгээ хүрэл гараад ирж байна. Тэгэхээр хөрлийг яаж одоо ийм хатуу бүх чанартай болгосон одоо ингээл хүндрэлтний үеийнхэн таны мэдхүү шин чанар байна. Тэгээ одоо энэ хийцэн юмнууд нь бас их сонь тийм. Одоо жишээ нь за энэ зүү юу хэрэгчлээ шиг. Тэгээ энийг юунд ашигладаг байсан гэдэг нь бас одоо яг зүү маш гол чинь ахуй зориултыг ашиглахаас зэвсгийн зориулт байна. Ахуй хэрэглийн зүү чинь хойдлоо сүүгчтэй. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ сүүгчгүй байгаа. Ер нь бол энэ хөрдлөхийн ардталтан заавал ингэж бариул хийдэг. Тэгэхээр энэ шүүгч нь бас ийм модон бариултай. Одоо бид нэг модон бариулыг сэргээж одоо хийж чадаагүй л байл та. Модон бариултай. Одоо яг энэ дундаас бол ахуй хэрэглээ болоод яг энэ нөгөө булшны юунууд харагдаад байна. Тэр буган хөшөө гэдэг хэрэг бас Одоо энэ сонирхолтой энэ буган хөшөө гэдэг маань бол тухайн цагт нас барсан тэг баатар жанжи хүнд зориулсан хөшөө баггүй. том хэрэгэм цолтой. Тэгээ одоо том хэрэгэм цолтой байсан. Одоо яг тэрэндээ хаагаад одоо хүний нүүрний дүрстэй. Тийм. Энэ шээс харж харъя. Энэ одоо энэ буган чулуун хөшөөний соёл гэдэг бол нөгөө миний түрүүний хэлсэн хөрөл зэвсгийн иргэн үед төр тус нэг бий болсон байна гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр энэ одоо энэ одоо ингээ хүний нүүрний дүрстэй. Гэхдээ энд хөл гар байхгүй. Гэхдээ тэг хөл гар байхгүй нь яг энэ хүн бол нутагтаал мөнх оршлоо гэсэн санаа гэл. Тэгээ амьгүй болцсон гэсэн үг байхгүй юу? Тэгвэл энэ хүний одоо хүзүүний зүйлт, энэ чихний аймаг, энэ бүснээс нь нөгөө сэлэмжаад бүх юм байна. Одоо энэ дэг дүрсэлц нөгөө бидэг нөгөө бууг бол нөгөө тухайн цаг шивээс. Шивээс гэдэг нь одоо Монгол Алтай тэг мөнх зэвдгийн бүс нутгаас гарсан одоо 2-3 юм шаардлтай маш тодорхой мэт. өнгөтэй болохоор яг байжсэн. Яг одоо үүний биетэй ингээд. Тэгэхээр энэ шивээс ингээд нөгөө олон цөөн байх нь бол яг одоо бидний тайлбарлаж байгааг бол тухайн хүний байгуулсан гавьяа зүтгэл одоо эр чадал тэг юм ин одоо ялгаа зэрэг ялгаруулж байна л ялгаж хийж гэсэн үг. Маш олон доотож 27-8 их шихэгч хамгийн цөөхөн 1-2 ч бий. Бас одоо жишээлбэл нүүрний дүрсэндээ ийм шивээстэй байна. Тэг нь одоо жишээл эмгтэй хүнд зориулсан. Эмгтэй хүн жишээлбэл бүсгүүд. Энэ бүс гэдэг юм чинь нөгөө зэр зэвсэг агсдаг юмыг бүс гэдэг байхгүй юу? Зүгээр нарийнхан одоо дээлний бүсийг бүс гэж хэлдэг. Тийм учраас үүдэг бүстэй хүн гэж ярьдаг чи энэтэй холбоотой байхгүй юу? Одоохон ингээ хүн төрөлхтний түүхэнд ингээ
энэ бидний энийг хийсэн манайч бас тийм гимби. Монголчууд бүх юмны анхдагч хийсэн, мөнгө цаасан хийсэн ч гэдэг юм ингээд хийгээд тал бий. Ихтэй үгүй байхгүй. Харилцсан бие биендээ нөлөөсөн, солилцсон өндөө байна. Соёлуудаа солилцсон тий. Тэг солилцоог жишээл биднийг мартцсан байхад өрөндийнхэн санаж идэг те. Өрөндөө мартцсан биднийг санаж идэг. Тэгсээ нэг хин хинээс авсан гэдэг ингээд хэлж чадахгүй тийм тохиолдол. Хүннүгийн үе гэд ярихаар бид одоо ингээд хүннүгийнхаа одоо ойг тэмдэглэж байгаа төр ёсыг одоо бий болсон цагаас нь хойш тоолоод ойг тэмдэглэж гин гэж одоо баяр наадам болгоноор бид нэр төр ёс үүсний 2226 ч гэдэг юм ингээд жил болго ингээд тэмдэглэдэг. Энэ он тоолол яг үнэхээр зөв он тоолол гэж та үздэггүй судлаачийн хувьд. За яг одоо биднэрт бас нэг юм хоёр галхацсан байна гэж хэлээ. Одоо урд нь бид нар чинь төр тулсынхаа ойг тэмдэглэхдээ ардын хувьсгалын одоо 70 жил 80 жилийн ойл гэж ингэж ярьж байлаа шүү дээ. Тэгнээс өмнө одоо төр ус байхгүй байсан юм шиг. За тэгээд Чингис хааны байгуулсан их Монгол улсын 800 жил гэдэг нэг бас нэг хэлж үзсэн. Одоо Хүннүгийн 2238 жилийн ойл шиг. За энэ бол хэлж байгаа сайхан. Хэлж байгаа сайхан. Гэхдээ яг нариндаа хэлэх юм бол нөгөө Хүннү улс төр байгуулсны жинхэнэ бас ойн биш. Таны бас нэг ярьдаг зүйл байдаг. Хүннүгийн үе бол одоо нөгөө бидний нэлж хэрлээд байдаг 2200 хэдэн оноороо хязгаарлагддаг гэдэг нэг зүйл байдаг шүү дээ. Үнэн л дээ. Энэ одоо жишээ одоо биднүүдийн ингээд тэмдэглээд байгаа төр тус байгуулагчны 2238 жил 37 жил гэдэг ингээд тэр чинь манай эртний өмнөх 209 он модон шэнийг хаан ширгэн суусан оныг яриад байгаа байхгүй юу? Хаан ширээний сууснаас хойш хоног. Хойш хоног тий. Тэрнээс өмнө тэрнээс өмнө жишээлбэл модон шэнийг эцэг төмөн шэнийг гэж байсан. за тийм. Төмөн шэнийг өмнө дахиад дөрвөн шэнийг тухай түүх байгаа байхгүй юу? Ингээд 6 шаниугийн түүх байгаа байсан. Тий, ойролцоогоо одоо бид нэг дахиад 500 жил Хүннүгийн төр тулсын түүхийг цаашлуулах боломжтой. Энэ одоо судалгаа өргөчхөг энэ бол баталгаачлан гарцаагүй л дээ. Дахиад би танд сайн хэлье. Төрөүний бидний яг дэс нэг алтан бүс нутгийн соёлыг гэдэгт дахиад хүрэл зэвсгийн иргэн үед 4500 жилийн өмнөөс анхны одоо бидний төр тулсын тухай ярьж болно. Тэгээ бид нэг энийг сайн ярихгүй байгаа. Одоо агмынхаа бид нэг сүүлийн судаандаа бол энийг одоо оруулах гэж хичээж байгаа. Яг тэгвэл одоо бидний өмнөд хойш 5000 жилийн түүхтэй төр тойсны түүхтэйгээд өөрсдөө түүхэндээ бичсэн бол хойдлын буг цагаан чон сүлдтэй улстай байлдаг гэдэг ингээд маш тодорхой бичээд байна. Тэгээ бугуун сүлд нь энэ манай одоо энэ бугуун чулуун шиг хэгсүргийн соёлыг билээхэн байж байна. Цагаан чон сүлдтэй нь одоо нөгөө хүрлийн үеийн дөрвөлжин буш юм уу твшин буш байх магадлалтай. Тэгээ бид нэг энийг бол найруулж. Тэгээ Хүннү бол энэ хүрэл зэвсгийн 90 үеийн төр тулсын суурьндээ бий болсон агуу улс учраас гинтхэн нөө цэцгнээс ингээд гагсан оргуу байжгаад Хүннү л ганцхан төр улс үүсгэсэн юм биш. Тэгэхээр бид нэг энийг бас сайн ухаарч ойлгох хэрэгтэй л гэж байна. Хүннү гүрнийг ер нь одоо төрт ёсны олон уламжлалуудыг Монголдо бүхэл бүр Евразиад түгээж чадсан ийм одоо мундаг уламжлал соёлыг түгээсэн гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо Хүннүгийн төрт ёсны бодлогоос одоо хүртэл бас дэлхийд даяар төгсөн байдаг бодлогууд нь юу байдаг бол? Би бол наад чи үнэ. Яг тэгвэл би нэг бас өөрөө цөөнгөө газар явж үзсний хувьд бас энэ түүх жоон уншиж судалсны хувьд бас мэдж байгаа. Яг тэгэхээр Хүннү бол тухайн цагийн Евразийн их хураа газар даяарчлыг анхдагч бий болгосон. Тэг өөрөндөд Грек Ромтой очиж харьцсан байна. Угшаа яваад Хятадын одоо дорн дахны улс орнуудтай харьцсан байна. Энэ харилцаануудынх нь байранд нь өнөөдөр бидний Малтын шинжил судлаад байгаа Хүннүгийн хад эзүүртний булчнаас гарч ирээд байгаа байхгүй. Өнгөрсөн одоо хөлийн чандад байгаа судлаачдын ярьж байгаа, бичиж байгаа тэгээ харахад бол Хүннүгийн төрт ёсны уламжлал үлдээгүй газар байхгүй гэж ингэж хэлж байгаа. Тэгээ юу хэлж ийм гэхээр нөгөө төрийн нэгдэм систем газрыг
эзэмшдэг тэг төрийн бодлогыг их уламжиж авсан юм шиг бусад улс орно. Жишээлбэл одоо бүхэл үеийн турш одоо энэ одоо Монгол улс төрч ёстой болсон цагаас авахгүй бол газар хизээж хувь хүний өмч байгаагүй. Дандаа төрийн өмч байсан байхгүй. Төрийн газрыг тухайн гавьяа байгуулсан цэргийн жанжин юм уу ноёнд зүгээр эзэмшүүлдэг. Шагнал болгож өгч байгаа нь Эзэмшүүлдэг. Тэгээд хэрвээ тэг хүн магадгүй одоо төрд өөрөө дайсгалсан ч юм уу төрөөс ургасан юм үйлдэл хийх юм бол нөгөө газараа буцааж авдаг ийм одоо тогтолцоотой. Тэгэхээр газар бол одоо маш чухал одоо төр улсын үндэс гэдгийг одоо ойлгуулсан. Жишээл одоо модон шаниг алдарт үг вэ шүү дээ. Газар бол төрийн үндэс юм. Одоо бүгд түүхэн сурвалж бичсэн байна. Тухайлбал за модны шанив газар бол төрийн юм чимаа гэдэг ийм одоо соёл ёсыг бий болгосон гэдэг шүү дээ. Энийг одоо бий болгосныг нь яаж мэддэм бэ? Одоо бичвэр байдаг юм уу эсвэл байлгүй яах вэ? бид нар үндсэн хуульгээд өглүүлдэг шиг тэр шиг бичвэрүүд байна. Эртний одоо бидний өмнө төрш эртний хятадын хан улс гэж одоо тэг түүхэн сурвалжийн бичиг нь байна. Симацин гэж нэртэй тийм одоо эртний хятадын төвөгч тэг модон шанивгийн улс төр эдийн засгийн бодлогын тухай маш тодорхой мэдээ бичиж үлдээсэн. Жишээл модон шанив хаан ширгэнд анх ингээ суунгууд нь түүнийг за одоо энэ хүчрхэг болгож болохгүй одоо баг залуудыг айлгаж ичээ гэсэн ийм одоо хөрш өгнө. Одоо чи тэг хурдан хүлэгмээр өг. Харамлахгүй гэсэн. Хөршөөсөө одоо ганц морь харамлаад явах. Хоёр дахь нь чи тэг хайртай гой гүнжээ өг. Одоо хатнаа өг. За хөршөөсөө ганц эмгтэй харамлаад явах. Өгсөн. Дахиад нөгөөх нь даваад манай танаа хоёрын дунд нэг юм үрж шингүү газ техник манах авна гэдэг ингээд уучлаа газар бол улсын үндэс гэдэг ингээд тэг нутгаа чөгөөгүй харин одоо дайн зарлаа тэг улсыг одоо байлж. Тэгэхээр энэ юу харуулж ийн гэхээр төрчөөс энэ эдийн засгийн үндэс нь юу юм бэ? Нөгөө мал бэлччээдэг бэлчээр газар ус. Энэ бол үржил шимтэй байна уу үржил шимгүй байна уу гэдгийг тухайн асуудал биш. Газар өөгөө баялаг гэдгийг л одоо ойлгуул мэдрүүлж гисэн. хүнийг үе гэдэг ингээд ярихаар мэдээж олдурууд олдож байгаа. Олдуруудаас яаж тэр соёлыг нь гаргаж ирж судалдаг юм бэ? Ийм соёлтой байсан юм болов уу гэдэг Монгол нутагт байгаа ер нь бүхэл өнгөрсөн цаг хугацааны их сурвалж түүхэн их сурвалж баримт юу гэхээр л одоо энэ манай Монгол нутагт байгаа хөшөө чулуу бууш хийсүү хадны зураг одоо энэ юм байгаа шүү. Тэгээд тухайн цаг үеийн хүмүүсийн оюун санаа гараа бүтсэн тэр бүхэл соёл бол бидний их сурвалж одоо түүхэн их сурвалж болж байгаа. Тэгээд одоо жишээлбэл өнөөгийн манай Монгол орн шиг хүмүүгийн түүхийн маш олон төрлийн археологийн дурсгалыг ийм их олон тавтай хадгалж үлдсэн ямар ч улс орн байхгүй. Яг хөрс зэрэгэлдээ одоо Оросын албаны улс хятад гэдэг ингээд хүмүүгийн өөрхөн соёлын нөлөө тархацсан улс байгаа нь үнэн боловч яг уул нутагт нөгөө хот цорингийн үлдэгдэл эртний хүний оршуулга хаад ноёдын оршуулга хөшөө дурсгал одоо хадны зүг гэдэг ингээд нэгтгэрслийнхаа хувьд илүү байгаа гэдгээ л одоо үнэхээр энэ Монгол нутаг уугуул нутаг юм байна гэдэг нь бол одоо мэдгэлээд байгаа. Тэгээд дээг ягаад одоо бид нар жишээлбэл одоо хүрлийн үе хүнүүг үе гэдэг ингээд ялгаад байна гэдэг нь бол одоо жишээлбэл хадны зураг гэдэг бол яг хүний гараа үсэх гэсэн. Хүрлийн үед ингэж зурсанд бол хүнийг үед арай өөрөө зураг. Тэгэхээр бид тэг зургийн хэлбэр дүрсээ энэ одоо жишээл цаг хугацааны ялгаш нэгдүгээр. Хоёрдугаар бас нөгөө булш хүрлийн үед хүмүүс үлдээдэг булшны хэлбэр дүрс хүнийг үед үлдээдэг булшны хэлбэр дүрс бас ялгаатай. Дотор нь байгаа зан үйл бас жоохон ялгаатай. Гэх мэт ийм юмнуудаа бид нэг цаг хугацааг нэгдүгээрт ялгаж байгаа. Гадна талаас нь ерөнхий байдлаа. Дараа нь наривчлаад нөгөө лабораторийн судалгаа хийгээд хүм малын ясан дээр радиокарбоны анализ хийх юм л да. Он цаг тогтоох судалгаа. Тэг он цаг тогтоох судалгаа нь аливаа биетэд одоо модны нүүрс ясан дээр ингээ газрын хөрсөнд ингээ хийчихээ C14 гэдэг бодис нэмэгддэг байхгүй. Газрын хөрс нь хэдэн он жил болсныхаа хэмжээгээр тэг C14 гэдэг бодисын лабораторийн аргыг тоолж судалгаа хийж насын тогтоодог юм.
Эртний хятад төвчид хятад төвийн үзлийн үүднээс бүх хөрш ус үндэстнүүдээ хятадаас гаралтай гэх хуурамч үзэл баримтлан түүхээ бичдэг байв. Мөн өнөө цагт зарим орны судлаачид дөрвөлжин булшны хүмүүсийг хүннүүгийн шууд өвөг биш гэдгээ. Хүннүүгийн соёл скиф сарматинхтай төстэйч өөрийн онцлогтой. Хүннүүчүүд Монгол угсаатан байсан гэсэн онол нь хүннүүгийн гарал үүслийн тухай онолуудаас хамгийн эртнийх нь юм а. Сүүлийн үед энэ онолыг дэмжигчдийн тоо олон улсын эрдэмтдийн дунд улам бүр өсч байна. Хятад сурвалжид тэмдэглэгдсэн олон тооны хүннүү үгийг Монгол үг болохыг тогтоож. Мөн өнөөгийн бидэнд мэдэгдээд байгаа хүннүүгийн үед хамаарах буш бунхан нь төв Монгол улсын нутаг дэвсгэрт төвлөрсөн байдаг нь хүннүүчүүд Монголын өвөг дээдэс бөгөөд хаа нэгтгээс нүүн ирж суурьшаагүй энэ нутгийн эзэн байсны нэг баталгаа болдог байна. Ер нь бол нэг юм зүй тогтол байна. Эртний одоо энэ хүрлэшийн үеэс ахгуулаад хожимын бүх монголчуудын юм нэг уугуул нутагт нь одоо шарил онгоны авж нутаглуулдаг. Энэ тэнд одоо дайн байлдаанд явж исэн ч гэсэн одоо яаж автордаг ийм уламжил байсан ш. Тэгэхээр одоо энэ манай хүнүүнөрт бас яг тэг уламж хэвээрээ байж. Зарим өрөндөө судлаач нэг жилд хүнүүнөг бол нүүдэлчтэй. Өнөөгөө Монгол нутагт нүүж ирсэн юм. Хэрвээ тэг нь үний юм болвол тэг нүүж ирсэн газар энэ хаад язгууртны бүш нь хаа байгаа гэдэг асуудал Гарч ирнэ шүү дээ. Асуулт. Тэгэхээр одоо бидний мэдгэж байгаа бүх хаад язгууртны бүш нь бол одоогийн манай Монгол Улсын нутгаар дэвсгэртэй байгаа учраас би бол энэ хүнүү хаа нэгтээс нүүж ирсэн гэдгийг итгэдэг. Харин ч энэ дуугуул байна. Одоо энэ бол голмод 1, энэ бол голмод 2 хоорондоо 150 км зайтай. Архангай аймгийн. Тий, Архангай аймгийн нутгийн хангаа нурган төвлөрч ирсэн юм. За энэ нөгөө алдарт ноён бол нэг хэсэг хил амдаагуулаад энэ одоо Оросын царам энэ одоо дөөрлөг нарс боргуулаг энтийн зүүн талын бүсийн одоо язгууртны бүс. Энэ нь тагилтын отгор гээд баруун бүсийн Алтай бүсийн Ховдод байна. Одоо энэ саяхан бас манай энэ археологийн хуралдаангийн судлаач энэ Говалтай бас яг ийм язгууртны томоохон буш ол стагцыг оллоо гэж байгаа. Тэгээ юу харуулж ийм нөгөө хүнүүгийн түгэн сурвалжид байгаа. Төвийн гар, зүүн гар, баруун гар гэдэг нэг гурван биш хуваагдж ирсэн нотлохоо бол энд маш тодорхой харагдаж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр нөгөө зүүн гарын ноёдын хаан ширээ залгамжлах усууд захирддаг. Баруун гаргийн ноёдыг хааны төр садангийн эрэгтэй талын хүн захирддаг бас сурвалжид мэдээ байгаа байхгүй. Тэгэхээр энэ уламжил нь яг хэвээр байна. Одоогийн байдлаар Монгол улсын бүх аймгийн нутаг дэвсгэрээс Оросын холбооны улсын Бурайдын нутаг, өвөр байгаль, бүгд найрамдах Хятад улсын өвөр Монгол ба түүнтэй хил залгаа мууж нутгуудаас хүннүүгийн үед холбогдох булш, оршуулга, хот суурин, хадны зураг, үйлдвэрлэлийн газрууд зэрэг археологийн дурсгалууд илэрсэн байна. Түүний дотор Монгол улсын нутагт 300 гаруй газар 10,000 хол давсан хүннүү булш бүртгэгдсэний 500 гаруй булшийг нь малтан судлаад байгаа билээ. Хүннүүгийн оршуулгын дурсгал нь хэлбэр зохион байгуулалтын хувьд дөрвөлжин 70 үүдвчтэй язгууртны буш, түүний иргэн тойронд орших жижиг дараастай дагуул, жирийн иргэдийн буш гэсэн үндсэн төрөлд хуваагддаг. Үүнээс язгууртны оршуулгын дурсгал Архангай, Төв, Хинти, Ховд, Говь Алтай, Булган аймгийн 9 газраас илэрч олдоод байна. Энэ хүлэрэл сар шинийн худалдаа Monel брендийн 150 литрийн багтаамжтай хөлдөөгч 499,990 төгрөг. Буусны жигнүүр бэлгэн давно. Хямдууны баталгаа Номин Electronics. Та сонголтонд бэлэн үү? Аав ээжийн ажил, ахмадуудын тэтгэвэр, ах эгчийн бизнес, үр хүүхдийн боловсрол таны сонголтоос шалтгаална. Сонголтоо зөв хийвэл авилгачдыг шийтгэж ард олноороо бүр зайн. Саарлж саалтаас гарч саахал тайлаараа бүр зайн. Сонголтоо зөв хий. Улаанбаатар их дэлгүүр. Төрийн зөөлөн хүүхдийн живх. Фредо. Энэ хүлэрэл сар шинийн худалдаа Samsung брендийн 43 инчийн Smart телевиз 1,499,990 төгрөгөөс 1,199,990 төгрөг боллоо. Хямдууны баталгаа Номин Electronics.
одоо яг таны үндсэн одоо мэрэгжлийн ажилтай холбогдсон мэдээллүүдээ үзэгчтэй өгье гэж бодож байна. Энэ нөгөө нэг хүнийгүй юм бонхнууд байгаа даа шүү дээ, тий. Энэ бонхнуудыг ер нь яг хэдийн үеэс одоо яг ингэж олборлож гэж ярих уу, тий. Хөндөж ихэлсэн гэдэг юм бол 1920-ад онд ер нь бол түүх нь бол 1910-ад оноос эхэлж байгаа. бүрөө. Тий. Жишээлбэл 1910-ад онд энэ бүх 1900 оны үед эхлээд энэ одоо Орос улсын Бродын нутагт Талка Кагнзевич гэдэг нэг Польшийн судлаач эртний хүнүү буш малтчихсан байдаг. Гэхдээ тэр хүн бол өөрөө тэр хүнүү буш малтчих гэж мэдээгүй. Тэр хүн нэг антропологч хүн учраас нэг эртний хүний одоо ясны судалгаа хийжсэн. Хүний Тэгээд тэр буш гаргаж дараа нь манай Монголд 1910 оны дунд ажиллажсэн Монголоор гээд алтны уурхай одоо тэр ноён ууланд одоо алтны хайгуул хийж явахдаа хуучин галт өвчсөн одоо тийм уурхай байж магадгүй нэг хонхол нөхлөө ухаад орцож тэг алтны одоо уурхай биш эртний булш болж таа. Тэр Монголог алтны уурхайн техник баллоод гэдэг хүн тэг одоо булшнаас гарсан тэг одоо эртний эд юмыг одоо хойш нь Оросын хаан засгийн одоо газар зүйн нийгэмдгийг явуулаад Монголоос нэг юм боллоо энийг судлаач байгаач гэж ингээл захиа бичээл бүх асуудал үүсгэсэн байна. Тэгээ 1920-ад онд манай Монголд тэг Оросын судлаач Козлов гэдэг хүн төвд явахгүй. Төвд одоо Сичуаны экспедиц явахгүй нэг виз хүлээгээд энэ их хүрээнд одоо хятадаас виз авах гэж одоо жоо хүлээдэг байж л те. Бээжингээс визээ хүлээгээд байж та. Тэг ноён уулын тэг нэг боллоод гэж хүнтэй цуг ажилласан Ижог гэдэг хүнтэй танилцсан ба. Тэгээд энэ тэг хүн одоо ийм гоё буш байдаг, тийм олсон одоо бидний хойш нь одоо явуулсан хариу байгаагүй ч гэдэг юм сони юм ярьсан шүү. Тэгэхээр Козлов бол тэртээ виз хүлээж ажилгүй одоо ингээд техник ухаж үзье. Гэт тухайн үеийн одоо манай Монголын судрагчийн хүрээлэнгийн Цэвэн Жонсорон гэдэг хүнтэй нэлээд удаан хугацаанд гэрээ хэлцэл хийж нэг ухаж гэлсэн ба. Тэгэд энэ булшиг гаргасан нь нэгдүгээр Козловыг өөр нь их алдаршуулсан. Хоёрдугаар хамгийн чухал юм нь хүннүү гэдэг улс бодтойгоо оршин байсан юм байна. Хүннүү гэдэг улсын одоо бүтээсэн эдийн болон оюуны соёл гэж юм байна гэдэг ингээд одоо ноён уулын тэг алдарт маш ингэж дэлхийд аяг зарлагдсан байна. Тэгэхээр тэр ноён уул юугаараа алдартай гэхэд тухайн цагууд ноён уулын булшнаас малтчих үед бол мөнгө чивдэг байж манай Монголын одоо тэг байдал. Тэгдэг ноён уулаас гарсан хэвс, идүүлгийн хувцас хэрэглэлтэг бүх юм нөгөө хөргөчөнд байсан шиг бүрэн бүтэн байсан учраас сая нөгөө хүнүүгийн тэг эдийн соёлын оюуны соёлын гайхамшигыг одоо ингээд хүндрэлт ингээд гайхад гисэн баг. Үнэхээр ийм улс байж. 20 дугаар зууны ихэнх хүртэл бол хүнүү бол домог тэгээд ятын түүхэн сургуулиуд байдаг домог л гэдээсэн болохоос бодтой байсан юм уу гэдэг юм. Тэгээд тэг 10-аад онд Бродд Оросын албаны Брод малтчихсан улсууд тэр ноён уулын Козловын булшийг харж байгаа энэ хүнүү булш байна гэдгийг ингээд таниад эхэлсэн. Тэгээд л 1940-аад оноос Монгол улс өөрийн үндэсний археологчтой болж эхэлсэн цагаас эхлээд энэ хүнүү булшны судалгааны ажил эхэлсэн. Тэрнээс хойш манай Монголын археологчдын судалсан судалгааны өнөөдрийн үр дүн юу харуулж байна гэхээр хүнүүгийн соёл гэдэг юмыг одоо бүгд ингээд дэлгэрэнгүй болгоод үзүүлсэн. Ганцхан одоо мал аж ахуй биш. Одоо төмөрлөг боловсруулж байна. Гоё чимгэлийн асуудал чинь Евразийн олон улс орнуудтай харьцсан байна. Хүнүү супер хүрэн гэдгийг ингээд баримтаар нотлоод үзүүлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо бунхнууд байна шүү дээ. Ялангуяа таны одоо бас яг нэг гол анхаарлаа хандуулад байж байгаа гол мод 1 2 гэдэг бунхнууд байгаад байна. Энэнийг нэрнээс нь эхлээд хоёлаа ярих нь зөв байх гэж бодож байна. Яагаад 1 2 гэж дуугарлаад байгаа юм бэ? Яг 1954 50 онд манай анхны нэртэй археологч Орцонгоо Арангаа аймгийн хайрхан сумын нутгаас одоо тэг гол мод гэдэг дурсгалыг анх илрүүлж байна. Зөв. Тэг бол аргаахгүй бас хүнүүгийн одоо хаадээс уртны булштай газар мөн. За энийг 2000 оноос Монгол Францын хамтарсан шинжилгээний анги бас шинжилж ирсэн. Тэгнээс хойш 2002 онд би Арангаа аймгийн Өндрүүлэн сумын нутагт хайгуул явж би тэгээ гол мод нэгдэг бас ажиллаж исэн байхгүй. Тэгээ хайгуул хийгээ явж яхад нутгийн хүмүүс гол мод гэдэг газрынхан би тэг хайрхан сон тэгээ хоорондоо 150 км зайтгаа зөө.
хайрхан сумын голмуудыг хилээд байгаа юм уу та нэг гэдэг. Манай энэ нутагтны голмууд байна гэж ингэж хэлээд. Тэг ямар ч гэдэг ягаад ийм нэг тэнд одоо Манжи Амбан хаан хот байгнагээд тэгээд байшин барьж идэл мод ургах юм байдгээд газар шинжээш ингээ хайчаа явсан гинлэг ийм домогтой. Тэг голмууд нэг ч бас тийм домогтой байхгүй. Байшинаас олон тийм байрлал хоёрыг өөр байрлалтай мөртлөө ижил домогтой. Тийм байна. Тэгээ би очиж үзсэн. Ямар сони тийм ижлэртэй газар байд юм уу. Тэгээд очиод үзэхэд бол одоо миний анхны голмууд хоёрын одоо анхны малтсан. Ууш ингээл одоо ингээл Дүрээрээ гаагаад ирсэн. Ер нь энэ голмууд хоёрын нэгдүгээр уушиг дуусгасан нь бол зөвхөн өнөөгийн хаад зууртны булшны зан үйл тэг одоо зүү тогтол байршлын тэг одоо эртний оршуулгын байршлыг тодорхой болгосон гэдэггүй. Ерөөсөө хүмүүн судлыг бас дэлхийд дахинд нэлээ нэг алдрын цорой тус их чухал үүрэг үүсэ. Ягаад гэвэл би энэ хүү хамтлаг энэ одоо Монголын эртний урлаг ингээд хүчээ аваад байна гэдэг чинь бол цаанаасаа угаасаа тэг соёлын одоо нөгөө хол тавилан гэдэг юм чинь. Тэгэхээр хүү хамтлаг бол манай тэг голмууд нэгээс гарсан одоо домгийн амьтдын дүрсийг лого болгоо ашигласан. Тэг нь бол ерөөсөө өрөндийнхний бүлээжсэн тийм одоо сур хүчил байсан л байхгүй. Тэгэл одоо тэд нар чинь шил гадаад хэлээр дуулахгүй шүү дээ. Монгол хэлээр дуулаад ахтыг гадныхаа ойлгоод байна гэдэг чинь тэг өнөөгийн соёл маш эртний улбаатай гэдэг нь л одоо баталгаа болчихсон. Энэ судалгааны үр дүн одоо тэг өнөөгийн хаад зууртны одоо соёлын үеийг эдийн болоод оюуны соёлын үеийг маш дэлгэрэнгүй гаргасан баг. Нэг ноён уул судалгаанаас одоо хавьгүй илүү юм гаргасан учраас одоо энэ дэлхийд дахин нэлээд анхаарал хандуулад сүүлийн үед одоо шилдэг судалгаа хүртэл. Тэгсэн. Сая сүүлд 19 оны дэлхийн шилдэг 10 судалгааны нэгээр нэрлэгдэж байна. Энэ 19 онд бидний одоо нэг бас бахархмаг юм бол тэг болсон. Энэ юу харуулж ийм гэхээр зөв бидний мундгийнх биш байхгүй. Цаад өөр нэг хүмүүгийн агуу соёл нь одоо ингээд бидний өөдөн татаад байна шүү дээ. Одоо энэ гол модны судалгаанаас олсон хамгийн чухалч гэдэг юм уу? Үнэтч гэдэг юм уу? Тим олдуур нь яг ямар төрлийн олдуурууд вэ? За ер нь бол бид нэг энэ хүмүүгийн соёл дотор бидний үе дээдсэн ямар уулмаг байгаа юм бэ гэдгийг л гол нь гаргасан. Заримдаа одоо хүнүүч Монгол биш мó хүнүү бол төр бол Монгол биш гэсэн бас нэг юм өрн дахны шинжлэх ухааны онд явдаг байхгүй. Тэгэхээр хүнүү бол Монголдо бидний үе дээдс гэдгийг бидний баталгаатай болгож авсан. Нэгдүгээр зан үйлийн, эдийн соёлын одоо тэг олон юм баталгаатай болж байна. Нөгөө талаар хүнүүнээр зөв зэрлэг бүдүүлгүй биш юм. Бусад хүн төрөлхтний нэгэн адил бэлчээрэн мал аж ахуй хөгжүүлэхтэй тэгэл бусад хүн төрөлхтний нэгэн адил тэг урлаг соёлын гайхамшигыг бүтээсэн ард том гэдэг бас давхар баталж өгсөн. Одоо энэ амтны загварт урлаг аль байж шít. Нэг ивэрт амтд одоо эрвэс, гөрөөс, баар одоо бүхэл луу энэ нөгөө амттыг чинь хэдийгээр зарим нь одоо байгаль ертөнцийг байхгүй домгийн амтнч гэлээ гэсэн тэг хүмүүсийн оюун санаанд бүтээж бий болгосон урлагийн одоо сонгодог загвар хэлбэр болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ утгаагаа бол эртний урлаг ер нь хүндрэлтний соёлын түүхэнд бол маш том их сурвалж авчирсан дурсгал гэж ойлгож байна. Одоо яг тэр холбоод хоёр маань бол язгууртны орчуулгын газар гэж яриад байгаа шүү дээ, тий. Тэгэхээр эндээс бол маш олон соёлоодыг шууд уншиж болохоор болоо гэж бодож байна. Болов яах одоо жишээл хэдийгээр голмууд 1-2 хоорондоо 150 км зайтай үнэн боловч ер нь бол нийт 500-600 жилийн турш оршин тогтнож ийсэн тэг том одоо төр тулсын хаадын гэр бүлийн оршуулгын газар байхгүй юу? Зөв. Тийм учраас одоо хүмүүгийн бүхэл бүтэн нийгмийн дээд давхаргын оршуулга ганцхан оршуулга. Ер нь оюуны соёл, тайлга, тахилгын зан үйлгээд бүхэл бүтэн ийм нийгмийн системийг харж болох юм судалгаа хийж байна. Хүнүүгүй үеч гэлтгүү одоо өмнөх жилүүдийн ийм эртний үнэт олдуурууд байгаа ийм байршлыг улс хамгаалтанд авчдаг уу? Энийг яаж хамгаалтанд авах юм бол? Яг одоо манай Монгол улсад үйлчлж байгаа хууль, соёлын үнд хуулийг бол ингээд судлаач судалгааных нь ач холбогдол юу үнэлээд одоо улстай танилцуулаад газарт мэдүүлнэ. Тэр утгаагийн бид нэг одоо тэг голмод хоёроо бол энэ бол манай Монгол улсын хосгийн үнд дурсгалыг хадгалж байгаа учраас улсын хамгаалтанд авна гэдэг
2013 оны засгийн газрын тогтоолоор улсын хамгаалтанд авсан. Автсан байгаа юу те? А энэ бол зүгээр цаастайг авсан хамгаалт. Тэгэхээр яг одоо юу яаж хамгаалаа? Яг таны асуулт одоо тэгээд нэг хашаа байгаад юм буу шийдэн байгаад манайч тэнд байд боломж байхгүй. А энэ соёлын үнэтэй өвийг бас гэмт халдлагаас хамгаалах тухай асуудал зайлшгүй ярих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нэг хашаа байгаад юм уу хайс хамгаалт хийгээд эсвэл буутаа манайч тавиад техник хамгаалж ийн гэж бодвол энэ том юм байна. Нөгөө алдарт гол модны судалгаануудын манаас. Энэ үл яг одоо бидний нэг малтсан судалгааны явцад илэрсэн одоо хөрөл эдлүүдийн зарим төлөөлөл юм байна. Тийм. Түүнээс яг иж бүгнэг биш. Жишээл одоо ийм 60 литрийн багтаамжтай хөрөл тоогоход 2 олдсон. Ийм хөрөл 5 гэхэд одоо 3 олдсон. За энэ цайны үсгэхэд одоо бас 2 олдсон. Яг бид ингээд зөв төлөөлүүлээд зарим юм ингээд тавьж. Энэ жишээл нэг сүүг тэрэгнүүдийн чимэглүүд. Одоо энэ бол цэцгэн чимэглэлийн шөхөрний үзүүрэн чимэг. Одоо 3 төрлөөш том жижиг одоо дунцэг хэмжээтэй. За энэ бол нөгөө гурвалжин юм одоо тройник гэж хэлдэг л дээ. Одоо манай энэ чинь нөгөө сүүг тэрэгний дээдлийн хөөгийн холбоос юм тий. Хөөгийн холбоос юм аа. Энэ одоо хөрлийн холбоос бол нөгөө сүүх гурвалсан моринтэйг явахад хооронд нь бие нэг шөрөхгүй гэж ингэж хийдэг холбоос байгаа. Тэгээ та харж байгаа бох те. Энэ бол гагнаас биш цутгуур. Гэтэ ингээ битүү ийм цутгуураар хийнэ гэж бас одоо цаг хугацаа яасан хэлэхэд одоо хэцүү л дээ одоо. Тэр шагаанууд. Тэгээ энэ одоо сонирхолтой юм бол энэ дагуул уушны хүүхдийн юунаас гарсан нөгөө хүүхдэд нэг шагаа дагалдуулдаг гэж хэлсэн. Тэгээ хамгийн сонирхолтой наадлын сондгоо байгаа шагааг яг хуу тэндэг юм 4 тамга байхгүй. Тамга. Тий. Тэг тамга хожимын манай их хаатын тамга. Жишээл наран тамга байна, сэрээ тамга байна, дэгрээ тамга байна, алхан тамга байна. Тэгээд тэг нь одоо наран тамга Чингис хаан. Дэгрээ тамга өгөөдөө хаан. Сэрэг тамга нь Тулуун өгсөн байна. Нөгөө алхан тамга нь болохоо Зүчийн өгсөн байна. Алтан ордны. Тэгээ ямар тохиолдлоо гэм ямар ч хэсэг хүнүүгийн тамгад хожим манай их хаатын тамга бол Чанчин бомбтой уулзсан одоо уулзах гэдэг нэг Чингис хаан захиа явуулж байгаа шүү дээ. Тэгээ Чингис хаан тэгээ захиандаа Чанчин бомб манай шанигийн улсаас миний улсыг хүртэл гэж одоо ингэ бас хийж байгаа. Тэгэхээр Чингис хаан өөрөөсөө дахиад 1000 жилийн өмнөх мэддэг маш сайн мэдж байгаа байхгүй. Тэгэд энэ тамгыг өөрсдийнхөө одоо угсааны тамга болгож хүлээж авсан одоо маш сонирхолтой. Нэрээ сони тийм. Энэ одоо яг хав нөгөө түүх дурсгалаа бол ингээд бид нар хойч үедээ мэдүүлж таниулж явах хэрэгтэй гэдэг дээ шүү дээ. За энэ одоо бол бид хоёр бид яаж хамгаалах вэ гэдэг нэг асуудал байгаа шүү дээ. Копиг нь юу тий юу бид нэг энэ олсон юм бэ? Эн чинь хинт хамаатай юм бэ гэдэг ингээд зөв тайлбарлаад өгөх юм бол эн чинь нэг бидний одоо агуу их соёлын үе юм биш үү гэдэг л хүн ойлгох юм бол хамгаалт бол Эрдэнэсийн сан аваад тэгээ тэр шин үзүүлт юм уу яа тийм? Үзүүлэх ёстой байхгүй яг. Тэг үзүүлэхгүй шууд ингээд харчаал байж. Тий үзүүлэхгүй ингээд далд хийчээд байхаар хүмүүс одоо нэг юу яагаад байгаа. Тэг нэг юм копи хараад. Биш тэснээс энэ дээрх одоо дүрслэлүүдийг ярьлаа энэ дандаа нэг юм шиг харагдаад. Тэгсэн хэрнээ хажуу талтай юм юутай юм шиг далавчтай юм шиг тий. Тий одоо энэ жишээлбэл энэ дугаалт чимэг нь бол нарны бэлэгдэл. За. А энэ дугуй мөнгөн чимгэл сарны бэлэгдэл байхгүй юу. Тэгээд нэгдүгээр хоёрдугаар бас нөгөө энэ сүүг тэрэгний эзэст нь хаан хүн бол алтан чимгэлтэй, хатан хүн бол мөнгөн чимгэлтэй юм шиг нэг зэрэг зандааны юм байна. Тэгээ
энэ бүгдээрээ нэг ивэртэй байгаа нь бол тэнгэр газруудад цорын ганц гэсэн бэлгэдэл байхгүй юу? Үлийн цаг Нөгөө ноён уулын булшнаас гарсан юм одоо үзээг. Ноён уулын булшнаас гарсан юмд болохоор хоёуг ивэртэй. Тэгээ луу амтэн юм байна тий. зөвхөн хаад язгууртны булшны юм нэг ивэртэй нэг зэрэг зэндагийн зааж байгаа байхгүй юу? Хожмын одоо манай монголчуудын 13 дугаар зууны хүн чулуун уншаа шүү дээ. Хүн чулуун уншин дээрс бас луу дүрсэлж байгаа. Тэгээ 5 хүмүүстэй хаан язгуурах, 4 хүмүүстэй нь одоо хааны доод зэг, 3 хүмүүстэй цэргийн жанжин гэх юм одоо ингээд ер нь монголчууд нэг иймний дүрсийн бэлэгдлийг альва юмд ханддаг хандлага нь. Энэ персийн дүрс бол бүх хаад язгууртны юм дээг. Бүхэн. Одоо энэ архивд байгаа Түшээд хаан тий. Олдвор юм уу тий? Олдвор энэ алтан дүрстэй байгаа юу чи энэ багхгүй юу? Зарим хүмүүс энийг олж харддаг юм байна. Би тэгээд ийм дүрс байгаа шүү л гэж энд ингэж. Өөрөө болгосон юм уу тий? Тэгэхээр энэ Эрвсийн юу ч юм бол одоо энэ манай Монгол хаадын тамганы бариулдаг байдаг байхгүй. Одоо энэ Түшээд хаан, Засагт хаан, Сайнаян хаан гэж одоо архивд байгаа тамган дээг толботой Эрвс хүмүүс баага гэдэг баг. Баг бариултай биш Эрвс бариултай. Бар төө энэ төр гэдэг. Тий. Тийм үчирхэг юм одоо. Археологч хүний хувьд энэ түүхийн дурсгалуудыг хамгаалах тал дээр бас их шүүмжлэлтэй хандлагыг ер нь мэднэ. За энэ өстой манай Монгол орны одоо өстой хамгийн золонтой шийдэж чадахгүй асуудал нэг. Би яг ингэж бодож байгаа хаа. Одоо таны бас өмнөх ярилцлагуудаас уншижсэн тийм ээ. Таавалдаас хид хідэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ороод гол модны судалгааныхаа талаарх одоо танилцуулгуудыг л ингээл хүмүүст бид нарт ийм үнэт зүйлүүдээ их оронд маань байна шүү гэдэг зүйлийг танилцуулж байгаа боловч яг тэр мэдээллийг чинь хоёр талаар хүмүүлээж авч байгаа байхгүй. За үнэхээр одоо бас Монгол орны маань ийм гоё түүхэн дурсгал байгаа юм байна гэж хүлээж авч байгаа нэг боловч энд нэг очиод үзчих юмсан. Энийг нэг ухаад үзчих юмсан гэсэн бодолтой хүн байхыг бол үгүйсэхгүй шүү дээ. Яг харамсалтай тийм юм болж байна. Би одоо болж ирсэн үү тань? Болж ирсэн. Би надад тийм тодорхой жишээч байна. Одоо тэнд улгаач нэг очиод ухаад тэгний бидний байга цагдаад өгөөд одоо тэг цагдаа нь одоо нийгэм тохиолгаагүйгээ тэг нөхдүүд ингээд 50 болсон жоо тийм харамсалтай юм би. Тэгээ би юу бодох вэ? Энэ хамгаалтыг бий болгохын тулд тэг орон нутагт байгаа ард иргэдэг өөрт нь энэ соёлын үнцнийг энэ агуу их түүхэн үнцнийг мэдрүүлэх л зөв юм байна гэж ойлгоо. Биднийг одоо энэ байгаа агуу их түүх соёлоо улс ард иргэд сайн таниулах хэрэгтэй байхгүй юу? Тэгжиж ойлгуулж ийж би энэ агуу түүхээ хайрлах хэрэгтэй, үнцнийг мэдэрчээж дээ гэж хамаа. Түүнээс хууль бол сайхан хууль байна. Манад одоо соёлын үн тухай хууль гэдэг байна. Түүх соёлын дурслыг авраган хамгаалах хууль гэдэг ингээд байж ин тэгнэ. Хамгаалах үг нь хэнд байдг вэ? Сум орон нутгийн төрийн захиргааны байгууллага хариуцнаа гэж заасан байдаг. Тэгэхээр одоо тэг сумын захиргааны конторт сууж байгаа төшмөл өөрөөсөө 50 100 км-ийн зайд байгаа булш хөшөөг өдрүүрэн хараад ич чадахгүй шүү дээ. Тэрнийг хэн харах вэ? Хажууд нь нутгалж байгаа нөгөө малчин харна. Нөгөө тэг ерөн тойгийн нутгалж байгаа ард иргэд наа. Тэгэхээр одоогийн хамгаалтын систем буруу болчиход байгаа нь юу гэхээр Монгол улсын боловсрол шинжилгээ ухааны яам хамгаална гэдэг энд ингээд хотын төвд байгаа яам хамгаалах хэцүү. Харин тэг орон нутагт байгаа ард иргэдэд танаа нутагт байгаа энэ булш бол тэдний үеийн тим одоо түүх соёл шүү. Энэ бол ийм үнцэнтэй юм шүү. Таны өвдөөц юм шүү. Таны юм шүү гэдэг одоо тим ойлголт төрүүлэх юм бол бид хамгаалахад хэлбэр бол. Тэгж бас одоо надад нөлөөлж байна. Яг тэгвэл бид надтай тэг миний ажилладаг гол модын ойр тойронд төрдөг малчид надтай цуг ажилладаг байхгүй. Өөрөөсөө тэгнийг ингээд ажиллаад хөдөлмөрийн амт шимтэйг нэгдүгээрт амтын мэдэрч хоёрдугаар бид гарсан юм өөрсд нь үзүүлээ тайлбарлалцсан. Тэгээ энэ ийм чухал юм шүү. Ийм одоо ашиг бүтц юм гэхэд тэднийг өөрсдөө нутаг орноо хайрлах сэтгэлийг түүх соёлоор адилхан хайрладаг ийм сэтгэл бий болчихж байгаа байхгүй. Тэгээ би бол энэ хамгаалтын нэг үндсэн арга нь бол тухайн одоо түүх соёлын дурсгал оршин байгаа нутаг орны ард иргэдийн тэг гэгэрүүлэх тэнд нь одоо ойлгуулах явдал юм байна л гэж ойлгодог болоо.
хэр ойлгож байна? Ер нь би бол хангалттай болж байгаа гэж байна. Тухайл бол түрүүн хоёлаа яриандаа дурдчихсан шүү дээ. Гол мод 2 гэл тэгэхэд чинь ингээд тоногдоогүй гэдгээр ингээд онцлог гэдэг л ярих чинь нөгөө том зүйл болчихж байгаа юм. А гэтэл түүхийн дурсгалуудыг томонх энэ үйл нэгдүгээрт хоёрдугаар тэрийг сүйтгэх одоо хөгжлийн одоо замч гэдэг юм уу ямар юм байдлаар дэд үтс тавих эсвэл юу гэдэг юм Тэрнийг ялгаатай ойлголт. өөр Тоногцсон бүшгээ бидний мэрэгжлийн хэлж байгаа тэг бол одоо энэ орчин цагийн хулгайчныг тонсон тонолт биш байхгүй юу? зүйтэй. Тухайн цаг үед. Тэгэхээр одоо манай энэ хуучин нэг юм үг гэдгийг санаж байна. Үхсний дараа яс үндсүүлээд яах вэ гэдэг үг өгдөг. Энэ үед жишээл одоо яг энэ хүннүг үед амьдд нь одоо ялж дийлж чадахгүй. Тэгээ одоо үхээд ингээд оршуулсан дараа тэг булшийн ухаж ясыг гаргаад оромжлж одоо хариугаа авдаг нэг тийм муухай зам байж одоо тэг зам үйл угаасаа байж. Тэг нь бол жишээлбэл нэгдүгээр хүнээс хариугаа авдаг. Хоёрдугаар бас эдийн юмд нь шунав. Тийм учраас өнөөдөр хүртэл тэг хүннүгийн язгууртны булшийг ингээд малтахад бүтэн буш байхгүй ихэнх тоногдсон байна гэж ярьж байгаа. Тэг агуулга байхгүй. Түүнээс одоогийн өнөөдрийн хулгайч нэг юм тонсон тонолтууд биш. Тэг ер нь бол орчин цагийн булш тонох гэдэг юм хэцүү юм байна. Тэгээ энэ нь яг л нөгөө миний түрүүний хэлсэнтэйг артэгдэд өөрөх нь үнэтэй, цэнтэй гэдэг юм ин ойлгуулж чадаагүй л одоо гайл гэж ойлгож байгаа. Ер нь дан ганц нутгийн иргэдэд ч гэлтгүй энэ олдврууд одоо энэ бүх олдсон зүйлүүд үн цэнтэй шүү, дахин давтагдашгүй шүү, хайрлан хамгаалах байх ёстой шүү гэдгээ яаж ойлгуулах юм бэ? Би энд одоо жишээлбэл энэ телевиз ариуд маш чухал үүрэгтэй. Хэвлэл мэдээлэл. Одоо би ягаад энийг энэ арт иргэдэд байнга дахин давтан үзүүлээд байх юмсан гэж боддог хүний хүн ийм юм байна. Энэ алт мөнгөн ийм гой уг чамын хийчтэй юм байна гэдэг ингээ үзүүлж харуулж ийн гэдэг чинь ийм юм байд юм байна гэдэг нэг дархлаа бий болох. Энэ алга болохгүй. Ингээ үзүүлээд харуулаад тайлбар хийгээдээс юм алга болж исэн түүх бол байхгүй шүү дээ. Харин хүнд үзүүлэхгүй далд хийгээд хаана мага мэддэхгүй байсан юм л одоо сөрөхгүй алгуулцдаг нэг юм одоо гашуун туршлага байдаг. Тэгэхээр аль болохыг олон түмэндээ нээлттэй үзүүлжээвэл тэр нөгөө соёлын дархлаа бий болж байгаа байхгүй. Үндэсний ой санамж нь сэргэж байна. Хүн одоо бидний өвдөөсөн юм агуйн бүтээсэн юм байна гэдэг ойлгодог мэдэрдэг болж байна. Тэгхгүйгээр одоо ингээд бид судалж авцраад нэг юм далд хийчдэг. Үзээд ч гэж дэлд юм уу одоо лабораторид бид нэг судалж яана гэж далд хийгээд байлгаад байвал хэн ч мэдгүй, үнцнийг мэдгүй. Тэгээд үнцнийг мэдрүүлэх явдал бол хамгаалтын бас нэг чухал арга. Үнэхээр мэрэгжилтэд дурлсан хүний л хийдэг ажил болов гэсэн дүгнэлтийг би ярилцлагын төгсгөлд одоо ойлгоцсон. Тэгээд бидний ярилцах хугацаа өндөрлөж байна. Олон зүйлийг асууж тодорхойлмоор авч мэдээж нэвтрүүлгийн маань цаг маш богино учраас ярилцах хугацаа маань өндөрлөө. Тэгээд урилгыг маань хүлээж авч нэвтрүүлэгт оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдын ажил бас өндөр амжилт хүсье. Мөн хамт олонд тань, хамтдаа судалгаа хийдэг хамт олонд тань бас ажлын өндөр амжилт хүсье. Өнөөдрийн дугаараараа дамжуулаад бид бараг хүн төрөлхтний соёл төсөн бий болсон. Тэр цагаас ахуулаад өнөөдрийг хүртэлх одоо цаг үеийн мэдээллүүдийг хүн тэр дундаа бас энэ соёл дахин одоо хэрэглээч гэдэг юм уу энэ бүх мэдээллүүдийг бид үзэгчдэд өгөхүүднээс таныг нэвтрүүлэгтээ урьсан. Тэгээ бидний урилгыг маш урайлгхан хүлээн авч олон үн цэнтэй зүйлийг таны ярилцлагаас үзэгчд маань ойлгож ухаарсан байхаа гэж бодож байна. Тэгээд танд маш их баярлалаа. Танд ч их баярлалаа. Таны сонирхолч нь бас өөрөө энэ түүх соёлоо дархлаажуулах, үндэсний санамжаа нэмэгдэх тантай адилхан одоо үеийн олон залуучууд ингэж л хүссэн мөрөөдөл ингэж л юмыг мэдэх гэж хүсвэл одоо энэ хамгаалах уламж улам нэмэгдэнэ л гэсэн. Ингээл бид яг одоо телевиз үзэж байгаа үзэгчдэдээ энэ мэдчилэнгээр бас мэдээлэл түгээхийг ирмэлцэж санчаар гарган зочин нэвтрүүлэг хийдэг. Тэгээд энэ 7 хоногийн дугаар үзэгчд маань сонирхолтой мэдээллүүдийг хүргэж чадсан байхаа гэж итгэж байна. Та болон танай экспедицийн хамт олон бас өндөр амжилтыг хүсье. Одоо нөгөө гол модны чинь олдвор дөнгөж эхэлж байгаа гэсэн шүү дээ, тийм ээ. Энэ бол одоо би тавхан байсан. Одоо 200 гаруй бүшний зөвхөн 3хан бүш бид нэг сүүлийн 15 жилийн хугацаанд одоо малтад дуслаа шүү дээ. Цаана хичнээх ажил байгаа нь ойлгох. Юу гарч ирэхийг бас тааш. Юу гарч ирэхийг юу. За маш их баярлалаа.
100 жилийн өмнө үлгэр домог мэтээр яригддаг байсан хүннүг өрн төр тулс дэлхийд дахина олон соёлыг анхдагчдыг түгээсэн тухай олдврууд олдсон байна. Өвөг дээдсээс бидэнд бичиж үлдээсэн түүхийн их сурвалжууд ховорч, өвлүүлж үлдээсэн соёл, газар дор орсон ул мөрөөд биднийг хэн гэдгийг, ямар соёлтой байсныг бэлхнээ өгүүлдэг тухай өнөөдөр ярилцсан юм а. Энэ хэрээр бидний угсаа гаралтай холбоотой олон маргаанууд эцэслэгцээр ирсэн юм. Энэхүү үйл хэрэгт амьдралаа холбосон нэвтрүүлгийн маань нэр хүндтэй зочны ярилцлагыг үзэгч та бүхэн хүлээн авч үзлээ. Харин дараагийн зочин хэн байх вэ?